Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Байгаль гэдэг, миний өөрийгөө хайрлах гэдэг YouTube сувагт тавтай морил. Би өөрийгөө хэрхэн хайрлах вэ? Өөрийгөө яаж хөгжүүлэх үү? Бас яаж хэрхэн илүү аз жаргалтай байх вэ? Жижиг зүйлээс таашаалыг яаж мэдрэх вэ гэдэг талаараа суралцах гэж байгаа юм. Тэгээд миний сувагт тавтай морил. Миний тухайд гэвэл би Америкийн нэгдсэн улсад амьдардаг. Энд амьдраад 9 орчим жил болж байна. Анх англи хэл сурыг, тэгээд боловсролоо дээшлүүлж, мастер хийгээд 4 настай хөрхөн охиноо Монголд ээж аав дээрээ үлдээгээд анх Америкт ирж байжээ. Түүнээс хойш 9 жил өнгөрсөн байна. Амьдралын эрхээр нэг мэдэхэд цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна гэдгийг саяхан л анзаарлаа. За тэгээд энэ YouTube сувгийг нээх болсон бас нэг шалтгаан гэх юм бол би одоо өнгөрсөн жил хөхний хорт хавдар гэдэг зүйлийг даван туулсан. Өнгөрсөн жилийн 7 сард би хөхний хорт хавдар гэдэг онцтой болсноо мэдсэн. Ингээд үүнээс хойш би 8 сард 2 хөхөө ахуулах хавдраа ахуулах юм double mastectomy гэдэг юм хаалгаанд орсон. За одоогоор бол миний цээжинд юм tissue expander гэдэг юм байгаа. За тэгээд энэ нь болохоор миний одоо хөхний арсын хэлбэрийг ингээд барих зориулалттай. Тэгээд дотор нь болохоор юм давстай ус байгаа. Тэгээд хөхний маань хананд ингээд бэхлээд ингээд булчинд маань ингээд очгсон байгаа. За тэгээд би бас цацрагт туяаны эмчилгээ буюу radiation гэдэг эмчилгээнд бас орсон. Ингээд 12 сарын 27-ны өдөр би одоо cancer free буюу одоо хавдаргүй болсон гэсэн одоо эцсийн эмч маань одоо он шиг тавьсан. Ингээд би хонх зохиод ингээд эрүүл болсон гэдгээ тунхагласан байгаа. За тэгээд энэ ивент надад юуг мэдрүүлсэн бэ гэхээр амьдралыг одоо ямар богинохын юм бэ те амьдрал бол ямар ч тийм юу байхгүй байна. Одоо тийм найдвар guarantee тийм юу байхгүй байна. Та маргааш зүхэд өгч магадгүй өнөөдөр гүрийгээл зөндөө олон зүйлийг ингээл те заваал хийгээд исэн дургүй ажиллаа хийгээл те хайртай хүмүүстэйгээ байж чадахгүй гадаадд байгаа хүмүүс бол их хвчлэн те ингээд бүгдөө ингээд хичээж амьдарч байгаа гэсэн ч гэсэндээ хэрвээ үнэхээр те ингээд амьдрал тийм богинохын юм болвол те хизээч магадгүй та өхөж магадгүй юм болвол та ер нь юу хийх вэ гэдэг юм надад маш их бодогцсон. Тэгээд ингэж бодож явах явцдаа би өөрийгөө ямар их хайрладаггүй юм бэ, хайрладаггүй байсан юм бэ гэдгээ бас ойлгосон. Тийм ч учраас би ингээд хөхний хавдар гэдэг ийм онцтой болсон юм байна гэж би бодсон. Яа тэр би Америкт ингээд амьдарч явах хугацаанд Америкчийн эмнэлгийн ингээд үйлчлэгээ маш хүнтэй штэ. Тэгээд эрүүл мэндийн даатгал байхгүй ийм оюутан хүүхэд тэгээд би яасан бэ гэхээр ингээд эмчит үзүүлэхгүй ингээд айгүй олон жил болсон. Тэгээд ямар нэгэн одоо миний биеинд ингээд те ямар нэгэн симптом илэрнэ, жишээлбэл одоо толгоо өвдөх одоо ингээд арсны харшилтай болгох гэх юм уу ингээд янз янзын юм симптомууд ингээд надад илэрж байхад би ингээд тэг өвчин амдах юмэр дараал эсвэл харшлын юм дэлгүүрээс авч худалдаж авч угаал ингээд явж исэн. За тэгээд хөхний хавдар гэдэг чинь одоо хамгийн багадаа л ер нь бол 8-аас 10 жил ер нь бол миний ингээд биеинд форм хийгээд ингээд бий болсон зүйл гэж байгаа байхгүй. Тэгээд би одоо 8-10 жилийн дараагаар л одоо ингээд өөрөө биендээ хурж үзэхэд ингээд мэдэгдэх хэмжээний бас одоо тэг гэрэл тэр маммограмд харагдах хэмжээний ингээд болдог зүйл байгаа байхгүй. Тэгэхээр ийм олон жил би ингээд тэг өөрийгөө хайрлахгүй эмчилж үзүүлэхгүй ингээл те завгүй ингээл ажил мөнгөтэй ингээл яваад байсан. Тэгсэн чинь нэг мэдэхэд би ингээд бийгүү болсон байна. За тэгээд яг энэ бол миний хувьд одоо ингээд ийм одоо awakening гэж ярьдаг шүү дээ. Ингээд намайг ингээд сэрээсэн зүйл байсан. Ингээд миний оюун ухаан ингэж амьдарч болохгүй байна. Би өөрхөн хүснээрээ ингээд аз жаргалтай байх хэрэгтэй юм байна. Би ингэхгүй болвол би маргааш өгчөж магадгүй байна гэдэг ийм ойлголттой болсон. Тэгээд энийг бас одоо энэ сувгаараа та бүхэнд ойлгуулъя. Над чиг бас те ингээд өчн зовлон тусаад явж байгаа хүмүүс байвал эсвэл
бас амьдралдаа зөндөө олон ингээд зовлон туулаад явж байгаа бүсгүүчүүд байж магадгүй. Тэгэх юм бол намайг дагаарай, subscribe хийгээрэй. Энэ сувг бол та нарын юм шүү. Тэ бүдөөрөө ингээд гоё community болъё. Нэгнийгээ positive энергиээр дэмжиж гэж би энэ сувгийг нээж байгаа байхгүй юу. Тэгээд би бол одоо мундаг хүмүүсийн ачаар одоо энэ хавдраг тусснаас хойш би айгүй мундаг тийм сайхан найзуудтай болсон. Ийм сайн багш одоо коучтэй учирсан. Тэдний ачаар юу болсон бэ гэхээр миний доторх би траумагаа эдгэж чадсан. Дараагаар нь би одоо тэг өөрийнхөө ингээд янз янзын юм асуудал байсан гэдгээ мэдээд одоо тэг хамгийн сүүлд би юу хийх ёстой юм бэ гэхээр би өөрийгөө л хайрлах ёстой юм байна. Тэгээд гэдгээ ойлгосон байхгүй юу. Тэгэхэд энийг өөрийгөө одоо би хайрлах ёстой гэдгээ ойлгосон боловч одоо яаж хайрлах ёстой гэдгээ би суралцаад явж байгаа хүн байхгүй юу. Тэгээд тийм болохоор ингээд та нартайгаа өөрийнхөө ингээд experience-ийг 7 хоног тутамдаа ингээд хуваалцчихъя гэж бодоод энэ сувгийг нээж байгаамаа. За тэгээд та нар маань юу хийх вэ гэхээр намайг subscribe хийгээрэй, миний видеонуудыг үзээрэй. Тэгээд таалагдсан эсвэл ямар нэгэнтэй хэлэх юм байвал надад комент бичээд үлдээгээрэй. Би заавал хариулна гэдгийг амлаж байна. Бас нэг юм гэвэл энэ бол зөвхөн юм positive ийм сувг баймар байгаа. Тийм болохоор хэрвээ танд ямар нэгэн байдлаар шүүмжлэл байвал надад хэлж болно. Гэхдээ ямар нэгэн хараал одоо тийм юмыг бол би хүлээн зөвшөөрч чадахгүй. Яагаад тэгэхээр би дөнгөж өөрөө одоо хавдраад даван туулаад явж байгаа. Дөнгөж одоо хавдрын он шавснаас хойш, хаалгаанд орсноос хойш бол би дөнгөж 5 сар болж байгаа юм тийм сул биетэй байгаа үедээ энэ сувгаа нээж байгаа. Гэхдээ би энүүгээр ингээл байнга өвчин зовлон яриад байхгүй. Би зүгээр та эдтэй эхний ээлжинд би хэн бэ? Яагаад энийг нээж байгаагаа ямар утга учиртай вэ гэдгээ би ингээд хэлье гэж бодоод хуваалцж байна. Тэгээд тавтай морил хэрвээ миний ярьж байгаа зүйл таалагдаад та бас энэ хөхний хавдрын талаар мэдмээр байгаа бол эсвэл тийм өөрийгөө хайрлна гэж юу юм бэ гэдгийг бас мэдмээр байгаа бол бас хорвогийн амьдралын утга учирын талаар би бас ярилцъя гэж бодож байгаа. За тэгээд бас намайг сошиал медиа дээр дагаарай. Миний Instagram болон Facebook-ийг бас дагаарай. Би Instagram, Facebook-тэй бас актив бай гэж бодож байгаа. Тэгээд урд нь бол би ингээд YouTube channel нэ гэж айгүй удаан бодсон боловч зүрхэлтгүй байсан болохоор би за намайг хүмүүс юугаа бодчих бол би буруу ярьчвал яана. Эсвэл бол за турж агаад болъё ч гэдэг ийм юм надад байсан. Одоо бол би амьдрал чинь ийм богинохын юм байна. Тэ ингээд маргааш танд ямар ч одоо тэ амьд байх үгүй чинь ингээд сонсоход аимшигтай сонсож байгаа ч гэсэндээ энэ бол үнэн шүү дээ тэ. Тэгэхээр тэрийгэ мэдгүй ийм нөхцөлд болвол та өнөөдөр хэрвээ таны хамгийн сүүлийн өдөр байвал та яаж амьдрах байгаа вэ тэ. Бүх хайртай хүмүүстэйгээ тэрэндээ хамгийн хайртай гэдгийг хэлээд ингэж тэр өдөртөө хамгийн сүүлийнхээ өдрийг өнгөрөө штэ тий. Яг тэрэн шиг би бол миний өдөр болгон би аз жаргалтай байх хэвээр өдөр болгон би маргааш юу болохыг мэдэхгүй учраас би өнөөдрөөрөө амьдрий гэж шийдсэн юм нэг эмхтэй байна. Тэгээд энэ сувгаараа та бүхэндээ позитив сайхан энергийг түгээе гэж бодож байгаа. Тэгээд та хэрвээ би чадвал нэг хүн хүнийг ч хамаагүй инспайр хийгээд те нэг хүн хүний ч гэсэндээ зовлонгоос нь бакаан ч гэсэндээ хуцалж чадах юм бол энэ бол миний одоо зорилго байгаа шүү. Ингээд тавтай морил. Don't forget to subscribe тэгээд лайк хийгээд хэрвээ таалагдсан бол бас комент үлдээгээрэй. Дараагийн удаа өөрийгөө хайрлах талаар ярилцъя гэж бодож байна. Яагаад тэгэхээр өөрийгөө хайрлах гэдэг би айгүйх буруугаар ойлгож ирсэн байгаа байхгүй нөгөө тэг ингээл гоо сайханд ороод тэг бие арчлаа эсвэл бол ядын үнэтэй бренди юм аваад тэг тэрийг өөрийгөө I deserve it гэж бодоол тэг эсвэл бол гоё ресторан очивол тэг энэ бол миний өөрийгөө хайрлах одоо нэгэн юу байсан одоо хэлбэр байсан. Гэхдээ энэ бол яг өөрийгөө хайрлна гэдэг бол ийм биш юм байна гэдэг би ойлгосон байгаа. Тэгээд энэ тухай дараач удаа ярилцъя. Анхааралтай байсан баярлалаа. Түр баяртай.